За самнаа санан байна. Окей, энэ үечлэгээр би анхны удаа үүлийн үр гэдэг зүйлийг тайлбарлах гэж байна. За үүлийн үрийг бүгдээрээ үнэхээр буруугаар ойлгодог. Тэгээс энэ үүлийн үрийг яагаад тайлбарлах болж байна вэ гэхэлээ нөгөө хайрын шид хүний нэр заасан батанадад оруулж байна гэдэг ч юм уу тийм хайрын шид хийх нь бол ер нь зөв биш байдаг, үүлийн үр өндөртэй байдаг. Тэгэд хилэнгүүд хүмүүс амар хэцүүлж хүлээж аваад байгаа байхгүй юу? Нэг талд нь болохоор энэ хайрын шидийг хийчингүүд тийм энэ бол үүлийн үртэй гэж хэлчингүүд нөө чи одоо бараг там шатнаа митийн хүлээж авах гээд эсвэл хайрын шидийг хийсэн ч болно шүү дээ. Үүлийн үр гайгүй шүү дээ гэж хэлчингүүд хүмүүс болохоор юу ч хийсэн болох юм байна гэж бодох гээд ингээд амар юм хар цагаан байгаад байна л да. Хүмүүсийн харах өнцөг тэгэхээр хүмүүс ерөөсөө үүлийн үртэй штэ гэж хэлж байгаа буруугаар ойлгоод байгаа учраас ер нь би үүлийн үрээ тайлбарлая гэж бодлоо. Ялангуяа нөгөө саяхан инстаграмаар нэг охин хайрын шидийг зааж исэн пост оруулсан байсан. Тэгээд тэрийг одоо устгасан байна лээ. Тэрнтэй холбоотойгоор маш олон хүмүүс ингэж хайрын шид хийж болд юм уу, зүгээр юм уу, хийгээ үзчих үү гэж асууж байгаа хүмүүс зөндөө байна. За тэгээ үүлийн үрийг би анхны удаа ингэж наривчлалтаагаар хүнд тайлбарлаж өгөх гэж байгаа учраас мэдээж алдаа падагтай жоохон замбраагүй тайлбарлаж болцоошгүй. Гэхдээ чадхаараа цэвэрхэн тайлбарлахын тулд дэвтэр гаргаад ирсэн байгаа. Тэгээд гаргаж ирсэн дэвтэр нь хөөрхөн CU-гээс авсан cinema ролтой хөөрхөн дэвтэр байгаа. Дэвтэр үзээ тэгээ баал ингэ балмаструудаа бэлтчихсэн сууж байна чаавас. Сайхан зэгцтэй тайлбарлах гээд. Тэгээд олон удаа ингэж тайлбарлах юм бол аяанда ирээдүйдээ үнэхээр оновчтойгоор хинчээс ойлгохоор үнэхээр зэгцтэй тайлбарлаж чаддаг болох болов уу гэдэгтэй гэж бодож байна. За тийм учраас надтай хамт сайхан төвчээртэйгээр сайхан энэ бичлэгийг сонирхон таалан сууж өгнө гэж хүсье. Тэгээд энэ бичлэгийг сайхан зөвөр хүлээж аваарай. Тэгээд би заах гэж байгаа юмдаа бол амар ихтгэлтэй байгаад байгаа. Гэхдээ яг заах чадвартай буюу хэлэх дамжуулах чадвартай жаахан ихтгэлгүй байгаад байгаа. Тийм учраас энэ тал дээр туршлага хурааж байх хооронд маань ингээ надтай хамт суугаад бичлэгийг минь үзээд бас үүлийн үрийн талаар ч гэсэн бүгдээрээ хамтдаа суралцъя гэж бодож байна. Тэгээд сайхан аваад дэмжиж өгөөрэй, ойлгож өгөөрэй. Тэгээд бодлуудаа, эсэргүүцлүүдээ сайхан бүгдгэн чөлөөтэй комент хэсэгт илэрхийлж өгөөрэй. За Үүлийн үрийг нөгөө бүгдээрээ тамд шатна гэж бодоод байдаг тий. Тэр бол биш юм аа. Үүлийн үр бол тамд шатах үзэгдэл биш юм аа. За там гэдэг юм улаан өнгөтэй балмастраар гал зураадаг ингээл. Миний балмаструуд ярьж хаад гатчихжээ. Өдөр үеийн балмастр гэдэг юм гал зурж байгаа байхгүй. Ингэж бодоод байдаг. Үгүй үүлийн үр гэдэг нь ерөөсөө та юуг ургуулна тэрний тийм жимсийг, тийм модыг хүртнэ гэсэн утгатай энэ ингээд үүргээ бодчих. Яг шууд утгаараа ургамлын үр. Ургамлын үр байгаа тий. Та энэ үрийг суулгах уу, суулгахгүй юу? Энэ үрийг амьдрж явах явцад янз бүрийн л үр хүнд тохиодог. Сайн ч үр тохион, муу ч үр тохион тий. Тэгээ үр зөвхөн сайн муу гэж ялгахдаггүй дотроо янз бүрийн эрх чөлөөний үр, хүч чадлын үр гэдэг ч юм уу тий. Хайрын үр гэдэг ч юм уу, амар амгалангийн үр, зовлонгийн үр, хатаархлын үр гэдэг ч юм уу. Яа төвөрл бүрийн үр буюу өөрөөр энерги эсвэл цэнэг гэж өсөлж болно. Цэнэг ингээ хүний амьдрал тохиолддог, тааралддаг. Тэгэд тэр цэнэг болон энерги буюу одоо өөрөөр үрийг суулгах эсхийг та өөрөө шийддэг байхгүй юу? Суулгана гэдэг чинь ингээ хөрсөн дотор суулгаж байгаа шүү дээ. Энэ ингээ хөрс сайхан юм навчтай цэцэгтэй юм хөрс агаад байгаа тийм. Тэгээ энэ үрийг ишээ ингэж суулгах уу үгүй юу гэдэг нь таны сонголт. За энийг үүлийн үр суун, үүлийн үрээ амсна гэдэг чинь энийг л яриад байгаа. Та яг ямар цэнгийг амьдралдаа суулгана буюу тижэн тэрнийхээ юуг хүртнэ гэдэг нь л үүлийн үрийг хэлж байгаа. Тийм. Окей, тэгэхээр ингээд одоо хүний амьдралд янз бүрийн цэнэгнүүд байдаг бахны ингээд цэнхэрэнгэтэй цэнэг. Цэнхэрэнгэтэй цэнэг нь одоо магадгүй гуниг гэдэг ч юм уу тий. Гунигийн цэнэг, чирнэлийн хаан нийт шидийн цэнэг гэдэг ч юм уу. За өөр юу ажиллах вэ? Би яаж хатандаа дуртай өнгөнүүдэ гаргаад ирчихжээ тэгсэн чинь өнгөнийх нь сонголт нь амар цөөхөн. За ягаан өнгөт нь болохоор амраа моглон гэдэг ч юм уу. Шар өнгөтэй анс жаргал гэдэг ч юм уу тий. Ингээд иймэрхүү цэнэгнүүдийг ингээд зурчия. За тэгээ энэ үүлийн үрийг ойлгохын тулд
яг амьдралдаа сайн хэрэгжүүлэхийн тулд бас тэгээ хайрын шид яагаад муу юм бэ те хүний нэр заасан тогтоосон хайрын шид яагаад муу юм бэ гэхдээ бусад одоо нэр заагаагүй төрлийн хайрын шид яагаад ивэлтэй сайн байд юм бэ гэдгийг одоо сайхан бүгдээр ингээд задлж харцгаая цаан судалж харцгаая окей гэдэг юм төрөл бүрийн цэнэгнүүд байгаа хүний амьдралд цэнэгнүүд. За үүнийг ойлгохын тулд бүгдээрээ юуг ойлгох хэрэгтэй? Та өөрийн амьдралаа бүтээдэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Та өөрийн амьдралыг бүтээдэг. За тэгээ энэ бичлэгийг үзснээр үүлийн үрийг ойлгосноор ерөнхийдөө болвол та ерөөдөө сайхан амьдрах хүч чадал нэмэгдэнэ гэсэн үг, нэмэгдэх боломжтой. Тэгээ угаасаа нийгэмд угаасаа зовхыг хүсдэг хүн байдаггүй шүү дээ, тий. Амар их өөртөө санаандгүйгээр зовлонг дууддаг, санаатай санаандгүйгээр зовлонг дууддаг хүмүүс бол байдаг. Гэхдээ яг үндэ тэр зовлондод дуртай хүн бол байдаггүй. Тийм тэгэхээр зовлон дуртай нэг ч хүн байхгүй учраас энэ үүлийн үрийг ойлгох бол ерөөсөө айгүй чухал, хүн болгонд чухал. Тийм ээ. За та өөрийн амьдралыг бүтээдэг, бодит ертөнцийг бүтээдэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Яаж бүтээдэг вэ гэхээр цэнэг буюу энергиэр бүтээнэ. Яаж? Цэнэг буюу энергиэр бүтээнэ. Яаж цэнэг буюу энергиэр бүтээж ийнэ вэ гэхээр дэлхий дээр амьдрал тохиож байгаа бүх зүйлсүүд угаасаа цэнэгтэй энергийн чанартай зүйлс байдаг. Энийг бүгдээрээ угаасаа хичээлээр үзчихсэн шүү дээ, тийм. Физикийн химийн хичээлээр үздэг шүү дээ. Нөө протон энэ төр гэдэг атом энэ төр гэдэг үздэг дээ. Нэг юм нуклеус энэ төрт. Юу л нуклеус гэж юм болов. Дотроо юм нэмэх цэнэгтэй, гадуураа хасах цэнэгнүүдтэй, тэгснэ энүүрээ саармаг цэнэгнүүдтэй энэ төр гэдэг. Угаасаа цэнэг бүх юм цэнэгнээс үүсдэгэ гэж бүгдээр үзчихсэн шүү дээ, тэ. Тэгээд энэ атом гэдэг зүйлийг салгах боломжгүй. Хэрвээ салгачих юм бол энэ цөмийн цэнэг лөө. Юу гэдэг вэ? Nuclear power болж хүрдэг тийм үү. Энэ тэгээд цөмийн дайны юм реакторын юм зүйл болж хоёрдгаа гэдэг ингээд бүгдээрээ мэдэн штэ тийм. Гэх мэтчлэн тэгэхээр ерөөсө бүхэл зүйл цэнэгнээс үүсдэг юм цэнэг сел буюу цэнэгнээс үүссэн байдаг. Ерөөс чулуу одоо энэ жижиг энэ чихмэл тоглоомч гэсэн дотроо юм цэнэгнүүдээс энергиэс бүрэлдсэн байгаа гэсэн үг. Энэ ингээд энэ жижиг ямаач ингээ хөрхэн энергинээс бүрэлдсэн юмтай байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ хэрэг бүгдээрээ энергийг удирдах буюу цэнэгэнд нөлөөлөх чадвараа нэмэгдүүлчих юм бол ингээд өөрийн бодит ертөнцтэй бас ингээ айгүй чанартай нөлөөлөх боломжтой болно гэсэн үг. За тэгэхээр үүлийн үрийг ойлгохын номер 1 зүйл нь болохоор та өөрийн амьдралыг бүтээдгээ гэдгийг ойлгох хэрэгтэй. За яаж бүтээдэг вэ? За энэ ингээд та байлаа гэж бодъё. Та таныг хүрээлээд ингээд юм таны аура гэдэг ч юм уу тийм цэнэгнүүд байгаа. За энэ цэнэгнүүд дундаас за та өдөр тутмынхаа амьдралаа энгийнээр амьдарч илаа гэж бодъё тий. За энгийнээр амьдарч байгаа л та амар амгалангийн цэнийг сонголоо. Амар амгалангийн үрийг суулгалаа гэж бодъё. Тэгэх юм бол таны амьдралд за энэ бөмбөрцгийг болохоор таны амьдрал гэд харчээ. Энэ болохоор таны аура таны тийм энэ дотроос та амар амгалан гэдэг юм цэнийг сонголоо. Тэгэнгүүт энэ амар амгалангийн цэнэгтэй зүйлс таны амьдрал тохиож эхэлдэг. Та энэ жижигхэн цэнэгнийхэн үрийг сонгонгод энэ жижигхэн үр таны амьдралд гэж жижигнээсээ эхлээд томроод ингээд амар амгалангийн зүйлсүүд тохиож эхэлнэ гэсэн үг. Юу ч тохиосон бай. Тэр хэрвээ та амар амгалангийн цэнийг сонгож байгаа бол таны амьдралд юу ч тохиосон бай. Тэр тохиож байгаа зүйлийнх нь өр нөлөө нь танд нөлөөлөх нөлөө нь амар амгалангийн нөлөөтэй байх болно. За энэ дундаас та одоо юу гэдэг те хохирогчийн энергийг сонголоо гэж үү. Би хохирогч юм байна. Бусад хүмүүс надад хаалтдаг юм байна гэдэг ийм цэнийг сонголоо. Энэ цэнүүд чинь энэгээр нисэж байгаа шүү дээ. Энэгээр нисэж байгаа цэнүүд байгаа байхгүй. Эндээс та сонгоод байгаа байхгүй юу? Гэх мэтчлэн те ингээд энэ сонгоод суулгаад байгаа байхгүй. Өөрийнхөө аурандаа сонгож суулгахыг энэ та
Яаж та сонгож суулгадаг вэ гэхээр мэдрэмжээр та ямарваа нэгэн зүйлд амраа амгалангийн цэнэгтэйгээр хандах уу? Эсвэл юм хохирогчийн цэнэгтэйгээр хандах уу? Хохирогчийн цэнэгтэйгээр үйлдэл хийх үү? Хохирогчийн мэдрэмжийг өөртөө тээж явах уу гэд. Иннээс хамаарат үйлдэл болон мэдрэмжээс хамаарат та тэр тухайн цэнэгийг суулгаж гин үү, суулгахгүй байна уу гэдэг шийдэгдчихдэг. Тэгэхээр та тухайн цэнэгийг зүгээр ажиглаж болно. Одоо юу гэдэг нь те миний дотор юм хатаархлын мэдрэмж төрөх гээд байна да гэдэг ч юм уу те миний дотор хатаархлын бодлууд байгаад байна да гэдгийг ингээд анзаарах нь өөрөө яг суулгаж гин гэсэн үг бас байдаггүй. Гэхдээ тэр мэдрэмж нэг айгүй хүчтэй мэдрэгдээд цэник болгоод яа энэ банд яасан юм байна би энэ банд татаарах чинь гэдэг ч юм уу. Яг ингээд тэрийг мэдрэх юм бол энэ өрн сууж гинэ гэсэн үг. За өрн суусан бол тэгээ тэр нь амьдралд нөлөөлж эхэлнэ. За та хохирогчийн үрийг суулгачлаа гэж үү те. Өө би хохирт юм, би хохирох боломжтой байна. Гингүүд энэ нь таны амьдрал дээр таны амьдралд таныг хохироохооргүй байсан тохиолдлууд ч гэсэн таныг хохироодог болчдөг. Өөг нь бол ингээд танд хохирлыг авчрах ёсгүй байсан зүйлсүүд ч гэсэн тэг ингээд хүмүүс ингээд таныг хохирооё гэж бодохгүйгээр хийсэн зүйлсүүд нь хүртэл ингээд танд хохирлыг авчирдаг болчдөг. Гэх мэтчлээ ингээд иймэрхүү байдлаар цэнэгнүүдээр таны амьдрал бүтдэг. Энийг үйл юм гэж яриад байгаа байхгүй юу? Энэ ингээд та өөрийнхөө ауранда, өөрийнхөө энерги мэдрэмжиндээ ямар энэ өрнүүдээс, өрний сонголтуудаас алийг нь сонгож суулгаж ийн тэр нь таны амьдралд жимс үр мод ургамал болж ургаж гарч ирнэ гэдэг нь үйл юм байхгүй юу? За одоо тэгэхээр хайрын шидийг харцгаая. Хайрын шид хүний нэртэй бата гэдэг багийн дээр хайрын шидийг хийхлээр яг юу тохиогоод байна вэ гэдгийг харцгаая. За энэ болохоор ингээд таны эмэгтэй хүн гэж бодчих. Тэгээд эрэгтэй хүн бата хүндтэй та энэ болохоор бата. За ингээд ийм хүн байлаа гэж үү. Та батаг өөрийн болохыг хүсжээ. Тэ батаг өөрийн болохыг хүсжээ. Яагаад гэдэг одоо өөрөөсөө яагаад гэд асууад үзье. Яагаад гэд бодох юм бол шалтгаан нь хизээч гоё шалтгаантай байдаг болохгүй. Яг өндөө өөрөөс таныг сонирхгүй байгаа хүнийг өөрийн болохыг хүсэх хүсэл чинь хизээч гоё шалтгаантай байдаг болохгүй. Тэгэхээр энийхэн шалтгаануудыг нь харцгаая бүгдээрээ. Та чи өөрийн бодит ертөнцөө үүсгдэг хүн байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр батаг хүсэж байгаа шалтгаан нь магадгүй хэрэг та батагаас анхаарлахыг хүсэж болцсошгүй. За энэ чинь биччихье. Анхаарал. Буюу тоогдох, хүнд тоогдох тий. За контрол гэж болцсошгүй. Би өөрөө хайрын шинж хийж үзчихсэн байхгүй юу? Бага ахтай айгу балчирахтай. Тэгээ миний хайрын шинж хийсэн шалтгаан нь контролын шалтгаантай байсан. Амар юм шартаар хайр шиг тийжсэн уурандаа гэдэг ч юм уу. Тэгж хийж үзчихлаа. Окей, анхаарал татах, контрол байж болно тий. Эсвэл одоо харамлах гэдэг ч юм уу тий. Харамлах, өмчлөх, хүсэх гих мэтчлээ ингээд ийм шалтгаанууд ийм шалтгаануудтайгаар та батаг өөрийн болохыг хайрын шид хийхийг хүсэж байна. За тэгэнгүүт энэ зүйлсийн энерги нь бүгдээр харъя. Анхаарал тоогдох гэдэг чинь анхаарал тоогдох гэдэг энэ зүйлийн энерги цэнэг нь юу вэ? Дутуугийн цэнэг тийм үү? Надаа анхаарал хангалттай ирдэггүй, хайр хангалттай ирдэггүй, би хайрыг хангалттай хүртдэггүй буюу дутуугийн цэнэг. За энэ дутуугийн цэнэгийг би ямар нэг муухан өнгөөр зурна. Ямар муухан өнгөөр ногооноор зурчдаг. Гэтэ амар гоо цэвэрхэн ногоон гараад ирлээ. Энэ жоохон булингартуулаад тах юм. Палмаструуд хатчихжээ. За дутуугийн цэнэг. За хоёр дахь нь контрол гэдэг чинь би хүч чадалгүй гэдэг зэнийг баггүй юу? Би хүчгүй. Өөрийгөө хүчгүй, хүч чадалгүйгээр ба аюул нэрвэмтгийгээр мэдэрж байгаа хүн контрол дуртай байдаг. Нэрвэмтгий, аюулт нэрвэмтгий гэсэн үг. За энийг болохоор улаан цэнэгээр зурна. Энэ жоохон ноцтой цэнэг учраас.
Тэ нэрвэмдгийн бие хүчгүй. За харамлах, өмчлөх гэдэг чинь би юмаа алддаг гэдэг чинь гэхгүй юу? Би юмаа алддаг. Өөрийн юмаа алддаг, өөрийн юмаа булаалгуулдаг, хулгайд алддаг хүмүүс ингээ дээрлэхүүлдэг гэдэг цэнэгнээс чинь харамлах, өмчлөх, үгүй энэ минийх гэж тоглоомоо харамлах цэнэг гарч ирнэ шүү дээ, тэ. Бас өнгийн жоохон муухай болгож өгдөг. За хүсэх гэдэг чинь ерөөсөө бас байхгүй байна, дутуу байна. Дутууд өлмөг байх юм. Юу байхгүй бас тэгээд дээрэс нь анхаарал тоогдох дээр нь юу бичих ёстой байсан. Би үн цэнэгүй. гэдэг цэнийг орж ирж байгаа байхгүй юу? Хүсэх дээр нь ямар хүн юу хүсэмжилтэй вэ гэхээр байхгүй дутуутай хүн юм хүсдэг. Гэтэ мөрөөдөх гэдэг чинь бас яг ер нь хүн болгоно л мөрөөддөг хүсдэг. Тийм учраас ингэ би амар муузууд гэж ярьж байгаа юм биш. Тэгээ анхаарал тоогдохыг хүсэж байгаа хүн бол би үн цэнэгөө, би тоогдох ирэхгүй, хинч намайг хайрладаггүй гэдэг ч юм уу те. Хэрэг энэ хүн намайг анхаараа тоогоод өгчих юм бол би төр хугацаагаар ч болтой өөрийгөө үн цэнтэйгээр гоёор мэдэрнэ, үзэсгэлэнтэйгээр мэдэрнэ гэсэн хүн ерөнхийдөө бол анхаарлыг их хэмжээгээр авахыг хүсдэг тийм үү. Энэ болохоор би үн цэнэгөө гэдэг ийм юу агаад байгаа байхгүй юу? За тэгэхээр батайг хүсэх, бататай нийлхийг хүсэх, өөрийг нь сонирхохгүй байгаа хүнтэй нийлхийг хүсэх шалтгаанууд нь ийм байна. За тэгэнгүүт энэ дээр нэмээд хайрын шид хийнэ. Шидийг юугаар зурх вэ? Шидийг гурвалжингаар зурчээ. Шид хийж байгаа нь болохоор нэмэгдэлт сөрөг шалтгаантай. Шид хийж гинэ, хүчилж гинэ гэдэг чинь одоо юу гэсэн үг шүү дээ, яадын гэдэг нэр шүү дээ. Ер нь яасан чи яадын. Жохон ер нь яасан чи яадын гэсэн нэрийг. Энэ ер нь яасан чи яадын гэдэг нэрийг дотор би энэ болохоор morals буюу morals, respect, хүндлэл гэдэг зүйл ороод ирж байгаа. Хүндлэл байхгүй болчихж байгаа байхгүй юу? Би ер нь яасан чи яадын гэдэг ийм энерги юм одоо хаашаар замбраагүй энергинээс гэдэг ч юм уу те өөрийгөө үл хөндлөх гэдэг цэнийг ерөөхдөө үсэж байгаа. Энийг тайлбарлах шаардлага байхгүй. Окей. Гэх мэтчлэн ингээд энэ цэнэгнүүд байгаа юм аа. За тэгэхээр та ингээд хайрын шидийг хийх мөчөд байна штэ. Хайрын шидийг хийх мөчөд энэ бүх цэнэгнүүдийг өөртөө суулгаж байна гэсэн үг. Та энэ цэнэгнүүдийг сонгож байна гэсэн үг. Хайрын шидийг хийх мөчөд ойлгогдож байна уу? Амар эсэргүүцэл хүмүүсээс амар эсэргүүцэл орж ирэх юм шиг мэдрэмж шүү дээ. Ингээ хэлсэн чинь. Тэг ингээ саний цэнэгнүүд ингээ одоо танд сууж байгаа байхгүй юу? Хайрын шидийг хийхлээр би тэр хүнийг ямар ч хамаагүй аргаар өөрийн болгоноо гэдэг ингээд тэр хүний эрх чөлөөг нь эвдээд ч хамаагүй ингээд өөрийн болгоноо. Тэгээ тэр хүн намайг одоо юу гэх юм тэр хүн ингээд ерөөсөө яг мэдгүй би ингээд тайлбарлах амар хэцүү. Угаасаа яаж ч бодсон. Тэгээ таныг сонирхохгүй байгаа хүнийг ингээд хүчээр хуураад хүчлээд таныг сонирхох хэмжээнд болгож гинэ гэдэг чинь ингээд энийг би тайлбарлах амар хэцүү. Угаасаа хүн болгонд ойлгомжтой биш юм уу? Энэ муухай зүйлээ гэдэг нь амар жоохон ичүүртэй гэдэг ч юм уу те зүйл. Тийм. Гэх мэтлэлээр хайрын шид гэдэг чинь ийм их юм сөрөг нөлөөтэй байдаг бахны. Тэгээ энэ зүйлсийг та ерөөхдөө бол энэ одоо жишээ нь анхаарал гэдэг чинь хангалууны мэдрэмж. За хангалууны мэдрэмж, контрол гэдэг чинь одоо аюулгүй мэдрэмж те. Эргүүдийг нь одоо бичээ. Аюулгүй мэдрэмж. Харамлах өмчлөх болохоор одоо юу гэдэг нь те бас л аюулгүй мэдрэмж байна шүү дээ те. Хүндлэлийн мэдрэмж гэдэг чинь хүндлэл хэл хязгаар гэдэг ч юм уу. Хүндлэл ба хэл хязгаар хүсэх гэдэг чинь одоо хүч чадалтай. Хүч чадалтай хүн юм өсөхгүй шүү дээ. Угаасаа бүхнийг өөрөө бүтээж чадчих байгаа юм чаа. Ер нь яасан чи яадын гэдэг хүн энергийн эрг нь болохоор эсрэг эрг нь болохоор үнэлэмж юм уу да те. Үнэлэмж өөрийгөө үнэлэх үнэлэмж. Гэт иймэрхүү зүйлс байхгүй байхыг сонгож байна гэсэн үг.
Таны амьдралд хангалуун зүйл та байхгүй байхыг сонгож байна, тий? Аюулгүй мэдрэмж байхгүй байхыг сонгож байна гэсэн үг. Хүндлэл хил хязгаар байхгүй байхыг сонгож байна гэсэн үг. Хүч чадал танд байхгүй байхыг сонгож байна гэсэн үг. За тэгээ таны хувийн үнэлэмж бас байхгүй байхыг сонгож байна гэсэн үг. Тэгэхээр хайрын шид гэдэг ганц зүйлийг харах юм бол ийм олон сөрөг үеийн үрийг суулгаж өгдөг таны амьдралд. За энэ сөрөг үеийн өрөөд суудсан болвол дараа нь чинь таны амьдрал ургана шүү дээ. Энэ нөгөө нэг амьдралд ингээд ургадаг жишээгээр ургаж эхлэх байхгүй юу? Тэгэхээр ингээд энэ хайрын шидийг хийсэн бол сөрөг үеийн өрн та байлж сууж ядах, өөрийгөө хүндэлдэггүй болох, өөртөө илүү дургүй болох гэдэг ч юм уу те. Энэ тэндээс л аюул хин над руу халтчих бол, хин над руу дайрчих бол гэл ингээл юм айдаг болох, сандардаг болох. Тэгээ өөрийгөө жижигнэр мэдрэх гэдэг ч юм уу. Улам л өөрийгөө царай муутаагаар мэдрэх те. Энд чи өөрийгөө үзэх хангалттай үзэсгэлэнтэй биш болоод намаа тоосонгүй гэж бодоод хайрын шид хийчих юм бол энэ чинь та өөрийгөө яаж ч одоо ингээд хагалгаанд орсон, яаж ч нүрээ будсан, өөрийгөө муухайгаар мэдэрдэг хэвээрэл байх байхгүй юу? Байх байхгүй юу те? За тэгээд ерөөсөө ингээд хэрвээ тэгээд хайрын шидэн бүтээд нөгөө хүн танд үнэхээр дурлалаач байсан бай гэж бодох юм бол та тэр хүнийгээ өргөжлүүлж өөртөө одоо юу гэдэг те өргөжлүүлж өөртөө үнэнч байлгахын тулд та нэмж контрол хийх шаардлагатай юм албатан шаардлага юм дарамтыг ашиглах шаардлагатай болно те. Тэгэхээр тэр сөрөг үеийн үрээс ургасан харилцааг сөрөг үеийн үрээс ургасан зүйлсийг үргэлжлүүлээд авч явахын тулд тэр тухайн сөрөг энергиэрээ үргэлжлүүлж цэнэглэх үргэлжлүүлж услахаас өөр арга байхгүй байдаг болчтой. Тэр сөрөг энергийг цэнэглэхээ болчих юм бол тэр тухайн зүйл мөхөд байхгүй болчтой. Тийм хууль бас биш үү. За тэр илүү жижигхэн амьдрал төхөм жишээ хэлье. За хосууд байлаа гэж үтэй. Би жолохоор ихэрд бол за би ихэрд болдөө уурлах. За уурлах бол айгаа амархан улаан өнгөтэй цэнэгээр зургийг уурлаа гэж үтэй. Чи ингээд аяг таг угаахгүй байсан. Чи аяг таг угааны чид яагаад угаагүй гэдэг ч юм уу. Тэгээс би ажиллаа хийгээд хачи харахгүй байгаа мó, намаа анзаарахгүй байгаа мó. Гэ ажил хийгээд хахад дуучмаа гаргаад ахаа ингээл амар уурлах те. Би хөрдөлтэй ингэж уурлж ирсэн байхгүй юу. Амар юутэй уурлах. За тэгэнгүүт та хоёр чинь та болон таны ихэрд бол хоёр чинь үржүүлгүүд нэг цэнэгтэй юм чинь та хоёр хамтдаа ингээ уурыг үржүүлж гинэ гэсэн үг амьдралдаа. Уур гэдэг цэнэгийг уурлах. Ер нь ихэрд бол та хоёрын амьдралын цэнэг нэг гэдэг байхгүй л уур. Тэгэнгүүт ихэрд болтой уураа гаргачингууд дараа хийсэн ажил бүтэлгүүтэх гэдэг ч юм уу тий. Бүтэлгүүтэх ингээд нэмээд уур хүрэх. За цай уужсэн чинь цайгаа асгах. Цээжин дээр асгах. Энэ ингээд нэмээд уурлах ингээд нөхцөл үүсэж байгаа байхгүй юу те. За өөр юу вэ? Хөлөө ширээнд цохих те. Ширээний буланд цохих. Ингээд энэ уурлах. Дахиад нэмээд уурлах юм нөхцөл гэх мэт. Тэгэхээр ганц удаа ихэр төлдөө уурлангууд ингээд ганц чи одоо яагаад ингэж байгаа гэдэг. Ганц удаа уурлангууд энэ уурн нэг удаагийн зүйл биш ингээ амьдралд нь ийм уурын үүлийн үрийг суулгачдаг байхгүй юу? Үүлийн үрийг суулгах нь тэгээд энэ үүлийн үр нь янз бүрийн зүйл дээр үржигддэг. Ажил дээр ч нөлөөлнө, цай хөл бие мах гэдэг ч юм уу те төрөл бүрөө нөлөөлдөг. Бахны илэр жижигхэн жишээгээр харах юм бол тийм. Харин эсрэгээр нь эерэг цэнэг буюу эерэг үеийн үрийг үржүүлж болно. За уур биш. Одоо юу гэдэг нь ойлгож өгөх. Ихэрдэл тэнэг юм хэлээ. Ихэрдлийг ойлгож өглөө. За гэ инэрч өгөх те. Тэгэх юм бол энэ инэрлийнхэн цэнэг нь ногооноор зурчээ. Инэрлийнхэн цэнэг нь болохоор тань нэг айгүйх үржигднэ гэсэн үг. Танд өөрт үржигднэ. Танд өөрт эргэж ирнэ гэсэн үг. Инэрлийнхэн цэнэг нь. Алдаа гаргалаа. Хурдан сурлаа. Хурдан алдаанаасаас эхлэе. Тэг инэрл гэдэг ч юм уу те.
гих мэтчлэн одоо юу гэдэг. За хэцүү үе тохиолоо. Хэцүү үе тохионгууд амархан давлаа. Инэрлийн цэник байгаад байгаа болохоор тэг хэцүү үе тохионгууд амархан давах гэдэг ч юм уу тий. Өөр чи юу гэдэг юм гоё хайр хүргэм гоё зүйлс тохиох. Бэлэг сэлт. Тэ үнэнч байдал гэдэг ч юм уу тав тух гэдэг ч юм уу тийм ингээд иймэрхүү сайхан гой зүйлсүүд тохионо гэсэн гадуур яваад кафе бэнэ ороод кофе захиасан чинь ягаад ч юм амар амттай кофе гэдэг ч юм уу эсвэл тэр кофен дээр нэмээд нэмэлт бэлэгтэй кофе гэдэг ч юм уу гэхдээ ингэж нэмэлт бэлэгтэй зүйлийг авахын тулд нэмэлт ашиг гэдэг зэник буюу эерэг үйл өөрийг тас болгосон байх шаардлагатай байдаг байхны. За тийм ээ. Ийм байх нь одоохондоо энэ удаагийн тайлбараа ингээд өнгөрөөл. Тийм. Тэгэхээр ийм байдлаар та өөрийнхөө бодит ертөнцийг 100% өөрөө бүтээдэг учраас хайрын шид бол таны ерөөсөө өөрийн амьдралыг бүтээх хүч чадал руу ингээ айгүй хүчтэй нулимж байгаа зүйл мөн. Та ингээ ерөөхдөө өөрийгөө хүч чадалгүй байхыг сонгож байна л гэсэн үг. Хүч чадалгүй дутууд улмааг бас ингээ дарангууллыг жоохон сонгож байна гэсэн. Яагаад бол ингээ хүний эрх чөлөөнд халтнаа тэ үгүй гэдэг хүнийг шидэрч болтгой тийм хариултыг нь тийм болгож хуургая гэдэг чинь ерөөд бол дарангууллын жоохон энерги мөн байхгүй. Тэгэхээр ингээ таны амьдралд тохиосон ямар ч гоё зүйл байсан бай. Хэрвээ та их хэмжээний юм сөрөг үйл өөрийг хураацсан байх юм бол тэр ямар ч гоё зүйлс сөргөөр нөлөөлөд байх боломжтой. Ууг нь эргээр нөлөөлөх ёстой байсан зүйл ч гэсэн таны амьдрал орж ирэнгүүтээ сөргөөр нөлөөлөд байх боломжтой. За тэгээд ихэнх хүмүүс хайрын шид хийсэн байсан ч гэсэн таны амьдралд өөр эерэг сайн муу цэнэгнүүд байгаа тийм үү. Ер нь бол хүн болгоны амьдрал тийм сайн ч цэнэг байдаг, муу ч цэнэг байдаг, хураасан зөндөө сөрөг үлийн үр байдаг. Хураасан зөндөө эерэг үлийн үр байдаг хүний амьдралд. Тэгээ бүгдээрээ үлийн үр гэдэг зүйлийг ойлгочих юм бол энэ сөрөг үлийн үрүүдээ буюу өөрийн та амьдралдаа байрлахыг хүсэхгүй байгаа зүйлсүүдээ сайхан цэвэрлээд жин там болгоод арилгаад өгөх боломжтой. Яаж арилгах вэ гэхээр тэр мэдрэмжийн цэнгийг нь хуургах хэрэгтэй гэсэн үг байхгүй юу? Одоо ингээд ийм муухай дутуугийн цэнийг танд байлаа гэж үү. Дутуугийн цэнийг хэрвээ таны дотор юм дутуугийн цэник байгаад байгаа бол энэ дутуугийн цэнийг нэг сайхан дорвтойгоор мэдэрч өгөөд яг цэнэгтэйгээ холбогдоод тэр цэнгийг хангалуун гэдэг юм. Яг энэ дутуугийн цэнгийг ангааж өгдөг эсрэг энерги буюу хангалуун гэдэг мэдрэмжээр ингээд дүүргээд цэнгийг нь хасах цэнийг ингээд эерэг цэник болгох, нэмэх цэник болгож хуургах чадал бас танд байдаг. Энэ чадлыг ерөөхдөө бол толин дасгал танд өгдөг. Толин дасгал бас ихэр төлөв харилцаа энэ чадрыг аягүй сайн зааж өгдөг байхгүй юу? Та өөрөө ингээд нарийнаар ойлгож мэдээгүй байсан ч гэсэн ингээд сайхан таны амьдралын сөрөг цэнгүүдийг эерэг болгож хуургаал гэдэг зүйл бол толин дасгал ба ихэр төлөв харилцаа тэгээ маш үр дүнтэйгээр маш хурдтайгаар маш ихээр нь зүм хуургаж өгдөг. Тийм байгаа. Тэгэхээр та амьдралаа яг өөрийнхоороо яг хамгийн юм шүүслэгээр хамгийн гоёор амьдрья гэдэг живэл энэ үлийн үрийг ойлгох нь чухал байлаа. За тэгээд толин цохлыг хийх нь дараагийн алхам бол ерөөсөө мэдээж толин цохлыг хийх. За тэгээд ирээдүйд үлийн үрийн талаар дахиад бичлэг тайлбар хийж өгч болзошгүй. Энэ тайлбараас ойлгомжтой байсан зүйлсүүдийг та сайхан комментэд илгээж өгөөрэй. Тэгээд ойлгомжгүй байсан эргэлзэж байгаа, асуумаар байгаа, лавлмаар байгаа, тодорхойлмаар байгаа зүйлсүүдээ бас сайхан чөлөөтэй илэрхийлж өгөөрэй. Тэгэх тусам би ерөөхдөө олвол ирээдүйдээ тайлбараа илүү сайн хийдэг болно гэсэн үг. Харин таныг бити яагаарай гэж хүсэхээ. Тэгэхээр бити юм сонио юм яасан сонин бичлэг хийгээд байгаа юм болооч гэсэн юм сонин өөрийнхөө сөрөг үлийн үр буюу өөрийнхөө сөрөг цэнийг бусдад тарааж байгаа үйлдэлийг бити хийгээрэй. Тэгхийн бол эн чинь ингээ надад та одоо ингээ над руу ингээ бас хамуухай сөрөг цэнийг ингээ явуулчлаа гэж үү те. Ингээ би сон та ууртай ингээ явуулчлаа гэж үү. Тэгхийн бол ингээд энэ цэнийг би хүлээж авахгүй суулгах уу гэдэг энэ сонголт надад хүрээд ирнэ гэсэн үг. Ерөнхийдөө бол тэгээ энэ хүн над руу юм сөрөг цэнийг явуулж гин энэ цэнийг би энэ сөрөг юм одоо хаашаа чи ичих гэдэг ч юм уу те. Өөрөөсөө ичих юм хийхгүй байх өөр бүтээмжгүй байх гэдэг энэ цэнийг би суулгахгүй гэдэг юм сонголт надад орж ирнэ гэсэн үг. Тэгээ энэ сонголт дээр нь би хил хязгаар тавих шаардлагатай гэсэн үг.
Хэрвээ хил хязгаар тавихгүй бол миний амьдралд суучна гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр таны ингээд ийм ханиадтай хүн ингээд ханиадад харааж байгаа юм шиг та сөрөг цэнийг өвлийн үрээс тараах боломжтой баггүй юу. Тийм учраас юм инфлюенсер контент хийж байгаа хүмүүс те Instagram шийдмэд ярьж байгаа хүмүүс хайрын шидэг заах нь бас ингээд зүгээр л нэг хүн хайрын шид хаанаас чамаагүй олж мэдээд хайрын шидийг өөрөө хийж үзэх бас хангалттай үеийн өртөө сөрөг үеийн өртөө. Гэтэ инфлюенсер хүн бол хайрын шид ингэж хийд юм шүү гэж заах нь бүр илүү амар том үеийн өртөө байхгүй юу. Илүү юм хор уршигтай таны амьдралд өөрт нь хор уршигтай байдаг байхгүй юу. Гэтэ тэр хор уршигуд нь болиулж болдог, ангааж болдог энэ тамд шатна гэсэн үг биш. Жохон нюанстайгаар бодцгоё те бүгдээрээ. Тэгэхээр ингээд та над руу ингээ өөрийн дотороо сөрөг цэнгээ ингээд явуулах юм бол энэ чинь ингээд танд нэгт ингээ би энэ дээр хил хязгаар тавих шаардлагатай болно. Хил хязгаарт чинь энерги өрж ийн бол гэсэн үг тий. Хоёрт та өөрөө ингээ ганцхан цэнэгтэй ийм тий гутамшигын цэнэг танд ганцхан үүрс уусан байсан бол энэ мэдрэмж дээр үйлдэл хийнгүүт энэ гутамшигын мэдрэмж ингээ үржигдчихнэ гэсэн үг. Ганцхан цэнэг байсан нь одоо ингээ 4 болоо. За тэгээ дараагийн одоо дахиад энэ дээр үйлдэх юм бол 4 байсан 16 болоо гэдэг ч юм уу. 24 болоод ингээ үүлийн үр үржигддэг. Яг ямар үрийг үржүүлэх үү те амьдралдаа ямар цэнэгнүүдийг үржүүлэх вэ энийгээ та өөрөө сонгодог гэсэн үг. Гэх мэтчлэн ингээ үүлийн үрийн сэдв ерөөхдөө бол амар дэлгэрээд айгаа олон талтай мэдээлэл гараад ирлээ. Окей, тийм байна. Тийм учраас тийм комент бити үлдээгээрээ ерөөсөө үлдээхгүй байсан дээр тэр комментийг би мэдээж устгах нь мэдээж ингээ блоклон таны дахиж миний сувг дээр комент бичихгүй байхаар блоклон. Гэхдээ миний зүгээс тэгж хил хязгаар тавьсан байлаа гэд би окей байж болох, би хохирохгүй байж болох байлаа гэд та бол танд бол өөрт амар хор уршигтай байхгүй юу? Бити тэгэрээ, зүгээр бити үлдэлхий. Тэгээ ядаж ингээ мэдрэх төдөөд нь тэгээ орчихоо тий. Өөрийгөө анзаарчаа. За бүр боломжтой бол ядаж солин засглаа хийгээд ангаачгаа. Тэгвэл бүр сайхан штэ. Уусаа та ингээд зовлонтой мэдрэмж мэдрээ суугаа яваад ахыг хүсдэг хүн нэгч байхгүй штэ. Тийм үстэй тий. Окей, за энэ байна энэ удаагийн бичлэг ингээ боллоо. Бүгдээрээ сэтгэлээ цагаан хэлж өгөөрэй. Баярлалаа.